Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр бид нар логаритм програмын дараагийн элемент болох assign үйлдэлийг танилцуулнаа. За энэ хүн assign үйлдэл маань ямар үүрэгтэй юм бэ гэхээр assign блок элемент маань болохоор санаахан үүрэнд утгыг бичихэд зориулагдсан блок элемент. Тэгэхээр санаахан үүрэнд утгыг бичихдээ assign гэсэн блок элемент маань болохоор өөр дөр ямар нэгэн утгыг хувьсгчийн утгыг аваад тэрний араас үйлдэлийг хийж санаахан утга руу шилжүүлж бичдэг. За энийг маш төвчээр тайлбарлах үүднээс биднэрт declare element за тэгээд assign element 2 байхад болно. За дэлгэсэн твлийг гэвэл биднэрт output гэсэн элемент орж ирнэ. За ингээд declare дотроо бид name 1 гэсэн утгатай санаахан одоо үүрэн дээр бичигдэх нэр авах хувьсгчийн нэрийг тавиад энийг string хэлбэрээр буюу одоо string буюу тэмдэг төмөр төрлийн хувьсгчаар зарлаад OK даръя. За ингэснээр name 1 гэсэн хувьсгчийн утга маань тэмдэг төмөр төрлийн утгыг санаахан үүрэн дээр хадгалах боломжтой болно. За assign дотроо бид name 1 дээр hello pro easy гэдэг текстийг бичээд өгье. За энэ маань тэмдэг төмөр төрлийн утгыг name 1-д авч байна. За харин энийг output дотроо бид нэр хэвлэж үзье. name 1 гэдэг. За layout Windows цонхыг дараад layout Windows цонхыг дараад variables and console цонх гарч ирнэ. За энэ хүү цонхон дээр step by буюу алхам алхмаар ажиллаад үзэхэд санаахан дурын үрийг name 1 гэсэн нэрлээд за name 1 маань өөрөө тэмдэг төрлийн утгыг хадгалах боломжтой байгаа. За тэмдэг мөр төрөл гэхээр текст мэдээллүүдийг хадгалах боломжтой. Ингээд name 1 гэсэн санаахан тэмдэг мөр төрлийн үүрлүү тухайн үүрэнд name 1 гэсэн утган дээр өгж бичихин тулд assign элементийг сонгоод assign элемент дотор байгаа тэр hello pro easy гэсэн тэмдэг мөр төрлийн текстийг name 1 гэсэн санаахан үүрлүү бичлэлт хийлээ. За ингээд assign үйлдэлээр бичлэлт хийснээр дараа дэлгэцэн дээр name 1-ийн доторх утгыг буюу hello pro easy-г дэлгэцэнд output дүрсийг ашиглаад хэвлэж байгаа жишээ маань энэ дээр харагдаж байна. Тэгэхээр assign гэсэн үйлдэл маань өөрөө тодорхой нэг тогтмол утгыг авч хэвлэхээс гадна тэмдэг төмөр төрлийн утгыг авч бас хэвлэж болно. За дээрээс нь тоог бас авч хэвлэж болно. За хэдүүлээ тоог хэвлэж байгаа жишээг нь араас нь залгуулад үзье. За тоон дээр бүхэл бутгаа тоог зэрэг авч байгааг харуулъя. За name 2-ыг бид нэр одоо бүхэл хэлбэрээр зарлахгүйгээр тусдан declare дүрс аваад дотор нь бичиж өгөөд integer хэлбэрээр зарлана. За name 3-ыг бид нэр declare дүрсэн дотор real төрлөөр буюу одоо бутгаа тоох төрлөөр зарлж өгнө. За ингээд integer name 2 маань бүхэл тоон төрлийн хувьсгч, name 3 маань бутгаа тоо төрлийн хувьсгч, name 1 маань болохоор тэмдэг төмөр төрлийн хувьсгч боллоо. За assign дотроо бид нэр дараалалаараа эхлээд name 1-ийн утгыг аваад дараа name 2 утгыг аваад дараа name 3 утгыг авъя. Name 1-ийн утга 2-ын утга дээр бид нэр бүхэл тоогийн 2025. За name 3 дээрээ бид нэр бутгаа тоон төрлийн утгыг өгье. За эдгээр утгад маань дандаа тогтмол тоо гэдгийг та хэд ойлгоорой. 314 гэдэг утгуудыг оноож өглөө. Тогтмол тоо гэдэг маань тогтмол утгатай байна гэсэн үг. За ингээ output дүрсэн дотроо name 1 маань string төрлөө хувьсгч учраас урд нь string гэд бичээд өгчээ. За харин дараагийн output дотор давхар ажилтан дотор integer буюу бүхэл тоон төрөл name 2 хувьсгчийнхаа нэрийг бичээд за аваад and name 2. За дараа нь output дүрс дахиж сонгож аваад дотор нь real гэсэн хувьсгчийн одоо төрлийн утгыг бичээд энэ дээр name 3 гэсэн текстээ бичээд давхар ажилтаа хаагаад and араас name 3. Одоо бид нэр
энэхүү утгуудыг ажиллуулж үзье гэвэл step by утгаар нь ажиллуулж үзье. Step by-аар ажиллуулж үзэхэд эхлээд санаахаа өрн дээрээс дурын үүрийг наам нэг гэсэн хувьсгчийн нэрээр нэрлээд тэр нь тэмдэгт мөр төрлийн тоо утгыг аавна. За дараа нь дурын санаахаа үүрийг бүхэл тоон төрлийн наам 2 хувьсгчийн нэрээр нэрлээд санаахаа үүрийг сонгож авна. Дараа нь дурын санаахаа үүрийг бутгай тоон төрлийн наам 3 гэсэн хувьсгчээр нэрлээд сонгож авна. За ингээд наам 1 маань тэмдэгт мөр буюу тэмдэгт мөр болохоор улаан өнгөтэй байна. Санаахаа үүр маань. За наам 2 маань интижер буюу бүхэл тоо болохоор цэнхэр өнгөтэй байна. Наам 3 маань бутгай тоо болохоор ягаан өнгөтэй санаахаа үүрэндээ дүрсгдэж байна. Бүгдээрээ утга аваагүй гэсэн төлөвтэй хардж байна. За эхний assign үйлдэлээр наам 1 гэсэн тэмдэгт мөр төрлийн хувьсгчид hello Poroizi утгыг оноож бичнэ. Хоёр дахь assign үйлдэлээр наам 2 гэсэн санаахаа үүрэнд буюу бүхэл тоон хувьсгчийн үүрэнд 2025 гэсэн утгыг бичнэ. Харин наам 3 дээр 314 гэсэн бутгай тоог бичиж өгнө. За энэ хүн наам 3 маань бутгай тоон төрлийн хувьсгчийн утгыг хадгалдаг. Компьютерийн дэлгэцэнд string наам 1 гэсэн текстийн араас наам 1 гэсэн хувьсгчийн утгыг уншиж хэвлэнэ. За string наам 1 гэд ард нь hello Poroizi гэсэн утга хэвлэгдэж байна. За хоёр дахь блокоор output блок дотор integer наам гэсэн хоёр текстийн араас бүхэл тоон төрлийн наам 2-ын хувьсгчийн утга буюу 2025-ыг хэвлэж байгаа. Integer наам 2 2025 гэсэн утга гарч байна. За гурав дахь блок схемээр юу хийж байгаа вэ гэхээр real наам 3 гэсэн текстийн араас бутгай тоон төрлийн наам 3 гэсэн хувьсгчийн утгыг 314 уншиж хэвлэнэ. За real наам 314 гэсэн утга хэвлэгдэж байна. Ингээд бид нар өнөөдрийнхөө жишээгээр assign үйлдэл маань өөр дээрээ тэмдэгт мөр бүхэл тоо бутгай тоо гэсэн хувьсгчийн утгуудыг авах боломжтой юм байна. Мөн тогтмол утгуудыг бас өөр дээрээ авч хадгалах боломжтой юм байна гэдгийг үзлээ. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Poroizi сувга subscribe хийж дагаарай.